Би ойлгохгүй юм. Төгсөгчд бурхан маш олон үннийг илэрхийлсэн. Яагаад энэ пастор ахлагч нар ирж хайх ямар ч хөсөлгөө байдаг байна? Яг үнэ. Яагаад төгсөгчд бурханыг яллаж эсэргүүцэж үнэн замыг хүлээн авахд саад бол харга зам бодоод байдаг байна? Харин тийм. Шударгаар хэлэхэд пастор ахлагч нар хэвчлэн бусад хүмүүст Библийн талаар сургадаг юм чинь эзнийг мэдэх ёстой доо. Тийм ээ. Тэгвэл тэд яагаад эзний эрэлтийг эсэргүүцэж яллаад эзнийг өгтөн авсны төлөө бидний үзэн яц. Харин тийм. Тухайн үед фарисеучуд Библийн хуулийг маш сайн мэддэг. Хуурай газар далаа тэнгисээр явж Яхова бурхны нэрийг тунхагладаг байсан. Тэд бурхныг үнэхээр мэддэг хүмүүс байсан уу? Үгүй. Тэд бурхныг мэддэг байсан бол эзэн Есүсийг цавдлахгүй байх байсан. Тийм шүү. Тиймээс пастор ахлагч нар Библийг сайн мэддэг, ажилч номлол номлодог байлаач эзнийг мэддэг гэсэн үг биш. Энэ бол үүнийг харах зөв зам юм. Пастор ахлагч нар эзний эргэн ирэлтийг яагаад эсэргүүцдэг тухай төгсгөчд бурхны үгэнд хариултанд байгаа. Бурхны үгийг уншицгаая. За. 1434 дугаар хуудсыг гаргаарай. Хамт уншицгаая. За. Фарисеучуд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисеучудын мөн чанарыг мэдхийг хүсэж байна уу? Тэд Месиягийн талаар хуран зөвлөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна тэд Месия ирнэ гэдэгт л итгэсэн ч амь үннийг эрэлхийлээгүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Месия хүлээсээр л байдаг. Учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй. Мөн үнний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг зүрүүд мэдлэггүй хүмүүс бурхны өрөөлийг олж авч чадах уу та нар хэлтэй. Тэд яаж Месияг харж чадах юм бэ? Тэд ариун сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй учраас бас Есүсийн хэлсэн үнний замыг мэдээгүй. Түүнчлэн Месияг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Месияг хизээж харж байгаагүй. Месиятай хизээж хамт байгаагүй болохоор Месиягийн нэр төдийхөнтэй зууралдах зураа Месиягийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Амен. Тэм пастор тэрхэд эзэн Есүсийн нэрийг сахидаг хэрнэ. Тийм шүү. Эзэн Есүсийг эсэргүүцсээр байгаа нь мөн адил алдаа болсон. Тийм ээ. Тэр тохиолдолд тэд бол фарисеучуд. Тийм ээ. Эзэн Есүс маш олон тэмдэг гайхамшиг үзүүлж маш олон үннийг илэрхийлсэн атал. Тийм ээ. Фарисеучуд түүнийг бурхан гэж танилгүй. Месиягийн нэртэй зурлцсаар байсан. Тийм шүү. Өнөөдрийн пастор ахлагч нар яг адилхан. Төгсгөчд бурхан маш олон үннийг илэрхийлсэн ч тэд эзэн Есүсийн нэртэй зууралдсаар төгсгөчд бурхны ажлыг хүлээн авахаас татгалзаж энэ нь эзэн Есүст үнэнч байгаа хэрэг гэж үздэг. Үнэн дээр тэд эзэн үйл хөлөглөн ирнэ тэгэхгүй бол эзний эргэн ирэлт биш гэж зүрх сэтгэлдээ аль хэдийн тогтоочихсон. Тийм шүү. Тэд яг тэгдэг. Яг үнэ. Хэрвээ эзэн өөр аргаар гарч ирвэл өөрсдийнх нь үзэлтэд нийцэхгүй дүгнэлтийнх нь эсрэг байх л юм бол тэд хизээч түүнийг хүлээн зөвшөөрөхгүй хүлээн авахгүй. Тийм шүү. Эзэн маш олон үннийг илэрхийлэхээр эргэн ирсэнд хандах тэдний хандлага сонсохгүй, уншихгүй, судлахгүй байх явдал. Яг үнэ. Тэдэнд хүсэн хүлээж ирж хайх өчүүхэн ч сэтгэл байхгүй. Тэд зүгээр л бурхныг үзлийнхээ дагуу ажилуулахыг хүсдэг. Тийм ээ. Тэд үзэлдээ л итгэдэг. Энэ яаж бурханд итгэх итгэл байх юм бэ? Тийм ээ. Эзэн хаан байна. Би яагаад харахгүй байна? Төгсөчд бурхны үг хичнээн сайхан сонсогдож байлаач бид итгэхгүй. Бурхны үг бүгд Библиэд байдаг. Библийн гадна ямар ч үг байхгүй. Тийм ээ. Бурхан тэдний зүрх сэтгэлд зай эзэлдэггүй. Тэдний илэрлийг одоо бодоход тэдний хинэн ч бурхныг агуу гэж хүндэлдэггүй. Тэдэнд бурхнаас имэдэг зүрх сэтгэл байхгүй. Тийм ээ. Тэд бурхныг агуу гэж хүндэлдэггүйгээр зогсохгүй өөрсдөө үл итгэгчид. Тийм Яг үнэ. Эзэнд жинхэнэ итгэгчид бурханд тэгж хандахгүй. Тийм шүү. Тийм шүү.
Пастор ахлагч нараа Бурхны илрэлт ажилд хүндлэлгүй хандаж хаашаа шүүлт хийж ялалдаг. Тэд тухайн үеийн фарисеучудтай адилхан биш үү? Уг чанартаа тэд биеэ тоосон их эрхүү, үнэн болон Бурхныг үл тоомсралдаг. Тийм шүү. Яг үнэн. Энэ пастор ахлагч нараа төгс хүчит Бурхныг улаарын ялалдаг нь Бурхны сонгосон хүмүүс болон хоньд төгс хүчит Бурхны илэрхийлсэн үннийг сонсоод Бурхны гэрт буцан очиж төгс хүчит Бурхныг дагвал пастор ахлагчдын хяналт дор байхаа болж тэдэнд тахил өргөж тэднийг дэмжиж хүндэлж дагахаа болох учраас болсон биш үү? Тиймээс тэд уурлаж төгс хүчит Бурхныг үзен ядаж эхэлсэн. Дараа нь тэд төгс хүчит Бурхны илрэлт ажлыг ичгүүр сонжургүйгээр шүүж яллаж Тийм ээ. хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд цуу яриа гаргаж диаволын үг зохиосон. Тийм ээ. Эдгээр илрэл болон тухайн үед эзэн Есүсийг эсэргүүцэж байсан фарисеучуудын хооронд ялгаа байна уу? Тийм ээ. Пастор ахлагч нарын үнэн өөр царай. Тийм ээ. Тэд үнэхээр жигшүүртэй. Тийм шүү. Тэд бол өнөө үеийн фарисеучуд. Тийм шүү. Яг одоо олон хүн паструудыг сонсохдол анхаарч эзнийг угтан авах асуудалд паструудыг хаалгачаа болгон жолоодуулж байна. Тэр хүмүүс Бурханд найдаж Бурхны өмнө очиж Бурхны санаа зорилгыг ирж хайхад анхаардаггүй. Тийм ээ. Төгс хүчит Бурхны үг болон ажлыг судалж ялган танихдаа Бурхан түшгэлдэггүй. Тэд өөрсдийнхөө хүрэх газар Тэнгэрийн хаанчлалд орох гэх мэт том хэрэг явдлыг паструудад даатгаж тэднэр шийдвэр гаргуулдаг. Энэ мунхаг хэрэг биш үү? Энэ нь мунхаг огтын илрэл биш шүү. Тийм шүү. Тийм шүү. Ийм төрлийн хүмүүс аврагдаж Тэнгэрийн хаанчлалд орж чадах эсхийг хэлэхэд хэцүү. Яг үнэ. Эзэн Иесус хэлэхдээ хэрвээ сохроо удирдвал хоёулаа нүхэнд унах болно. Хүмүүс Тэнгэрийн хаанчлалд орох мэт том асуудалд пастор ахлагчдад бүрэн найдаж болохгүй болно. Тийм ээ. Хэрвээ пастор ахлагч нар сохорвол биднийг нүхэнд унгах биш үү? Тэгвэл бид яаж Тэнгэрийн хаанчлалд орох вэ? Бид суурна. Бид хохирно. Сохор паструудыг дагдаг хүмүүс Тэнгэрийн хаанчлалд орохгүй төдийгүй бас Бурхнаар яллагдаж орхигдно. Тэд гамшигт унаж Бурхнаар шийтгүүлнэ. Тэд шийтгүүлвэл таарна. Тэд хэнийг буруутгах вүлээ дээ? Тэд хүртэх ёстойгоо хүртсэн. Хинч тэднийг пастор ахлагч нарт итгэх гэж албадаагүй. Тэд чихтэй, уураг тархитайч сонсдоггүй, уншдаггүй, судалдаггүй. Тэд яг ийм. Пастор ахлагч нарын хэлснийг сонсоод зүгээр л пастор ахлагч нарыг даган том руу явахаа хүлээж байгаа. Тэд өрөвдүүлэх хэрэггүй. Тийм ээ. Энэ нь Библийн үгийг биелүүлдэг. Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан. Монхгууд ухаан дутснаас болж өгдөг. Амен. Энэ бол монхгуудын төгсгөл. Тийм ээ. Тийм шүү. Яг үнэн. Урд нь би тэм пастрыг үнэхээр хүндэлж Библийг ойлгодог гэж бодож байсан. Нэг өдөр би хэлсэн зүйлд нь итгээд үнэн замыг судалж зөрхөлөхгүй байх шахсан. Азар Бурхны үг намайг цаг алдалгүй гэхээр уйлж залж чиглүүлсэн болохоор төрөлдөөгүй. Бурханд талархъя. Одоо энэ тухай бодоход дотор зарс хийдэг. Би эзнийг угтаа авах боломжоо алдсан бол эзэнд хий дэмээ итгэх байлаа. Тийм шүү. Ирээдүйд ойлгомжгүй асуудалтай нүүр тулгарвал бид Бурханд илүү их залбирч Бурханаас илүү их ирж хаах ёстой. Тийм шүү. Паструудын хэлсэн зүйлд би дахин хизээж итгэхгүй. Тэд бүгд фарисеучуд. Тийм ээ. Бид энэ пастор ахлагч нар цаашид хязгаарлагдах ёсгүй төдийгүй. Өөр ямар ч хүнд хязгаарлагдах ёсгүй. Тийм ээ. Тийм ээ. Төгс хүчит Бурхан маш олон үннийг илэрхийлж авралын замыг бидэнд зааж өгч эцэст нь бид Тэнгэрийн хаанчлалд орох найдварыг олж харж байна. Тийм ээ. Бид цаашид эргэлзээ өөрлөж болохгүй. Итгэлээ батжуулж төгс хүчит Бурханыг дагах ёстой. Амен. Хэрвээ пастор ахлагч нар дахиад үүмүүлвэл бид айхгүй. Учир нь бид ялган таних чадвартай.